За сайн байцгаана уу? Өмнө нь би хуримтлалыг бүгдийг хасах хэвээр, бүгдийг танах хэвээр, бүгдийг зохицуулах хэвээр тэгжээж би илүү их хуримтлалтай болно гэж боддог байсан. Одоо бол харин өөр болсон. Хуримтлал гэдэг бол ерөөсөө өөрөөсөө харамлах тухай биш байдаг. Өөрийнхөө олсон тэр мөнгийг юунд хэрхэн яаж зарцуулах вэ? Төр зүрийн хүсэлдээ автчихин үү? Эсвэл үнэхээр ирээдүйн надад тайван байдал бэлэглэх, надад хөрөнгө оруулалт болж чадах зүйлдээ зарцуулж гинүү гэдгийг сонгох сонголт байдаг. Харин өнөөдөр бол эмэгтэй хүнийхээ хувьд гоо сайхны зардлуудыгаа хэрхэн зохицуулдаг, ямар аргууд ашигладаг тухайга та нартайгаа хуваалцахаар сууж байна. Хамгийн түрүүнд нүүрний арьсаа хэрхэн арчилдаг вэ гэдэг тухай ярилцсан. За өмнө нь бол өөрийнхөө арьсыг тодорхойлох гэж үзсэн өөртөө тохирох бүтээгдэхүүн одоо хөвшлигч тэр за тэгээд маш олон бүтээгдэхүүнээс алийг сонгох вэ гэдэг судалгаагч хийх гэж үзсэн. Гэтэл миний хувьд магадгүй энэ миний сонирхох одоо иймэрхүү зүйл би энерги зарцуулах дуртай хүн биш юм шиг байлээ. Тийм учраас би тэрийг зүгээр хүлээн зөвшөөрөөд мэрэгжлийн үн хэрэгтэй байна гэдэг би шийдвэрийг гаргаж эхэлсэн. Өөрөө ирэхгүй энэ маань надад одоо манифест болж эхэлсэн юм шиг байна. Хүмүүс хэр харахтаа хумсныхаа үнийг сольдгоо одоо өөрийнхөө хүнийг сольдгоо штэ. Тэрнтэй адилхан яг надад тохирох тийм гоо сайхны одоо бүсгүүдээ би учирсан. Бүсгүүдээр очиод би эхнийхээ үйлчлэгийг авах. За яг энэ муу юм байна. Нүүрнийхээ арьсыг даатгахад болох юм байна гэдэг мэдрэмжийг авсан. За би бол нүүрэндээ одоо их цаг зарцуулж үндэндээ чадахгүй. Хамгийн хэрэгцээ шаардлагатай юу байна? Яг тэр бүтээгдэхүүнийг авчихаа гэд хэлчихээд хэм бол би тэрийг шууд очиж аваад яг өөрөө чи хэлсэн завраар би тэрийг түрхээд ингээд сайхан явъя. За тэгээ өөр дөр чинь би яг ингээд тодорхой хугацаанд ингээд давтамжтай би ингээд тэр цагуудтай хурж ирч чаднаа. Тэр үе болгонд надад ингээд зөвлөгөөг хангалттай өгөөд ингээд сайн туслаад өгөөрэй гэсэн чинь окей гэ. Тэгээ бид тэр хоёр талаасаа яг тэгэж яваад одоо бол маш сайн үр дүнтэйгээ тэгтээ удаан хугацаанд нүрээ зөв арчлааг учраас миний баланс маш их алдагдсан байсан. Тэгээ тэр баланс маань ингээ баг багаар тогтворжиж эхэлж байгаа. Мэдээж хэдийн хугацаанд би анхаараагүй тэгээ төдөөжиний хугацаагаар миний арьс гоё болох нь үр дүнгээр харагдана. Одоо надад нүрээ угаахгүй үе гэж аахгүй ёо ингээд ямар хэцүү юм би одоо арьсаа арчлие да гэж бодох бодлоохгүйгээр би илүү амар аз жаргалтайгаар ингээ нүрээ арчилж байгаа учраас надад бол энэ арга маань маш сайн хэрэгжиж байгаа. Амттай хуримтлал яаж илүү ашигтай байгаад байна гэхээр одоо хичнээн олон надад тохирохгүй бүтээгдэхүүнийг алдаад авсан. Тэр нь миний нүрийг ямар их хашилт төрүүлсэн, бүр их эмзэгшүүлээд дараад нь би бүр үнтэй одоо эмнэлэгт очихыг ч үгүйсэхгүй байхаас нь тий. Тэгэхээр би аль болох эртхэн ийм шийдвэр гаргаж чадсандаа ер нь бол маш их баярлж байгаа. Бас би өмнө нь одоо гоо сайханд очих юм тансаглал өнгөтэй болохоор л очие гэж боддог байсан байхгүй. Гэтэл яг үндэ гоо сайхан гэдэг бол бас үнийн хувьд ч гэсэндээ янз бүр байдаг тий. Үнтэй салонд очие гэвэл бас байж болно. Эсвэл үнэн боломжийн ирнээсээ бас чанартай үйлчлэгээ үзүүлчихдэг хүмүүс ч гэсэндээ бас маш олон байдаг байхгүй. Тэгэд би орлоо гэхэд би өдөр болгон гоо сайханд ороод ахгүй шүү дээ тий. Би одоо л 2-7 хоногт нэг удаа орж байгаа. Тэгэхэд бол би өөртөө зарцуулж байгаа энэ хөрөнгө оруулалт маань ирээдүйд би энэ урт цаг хугацааг би аль болох залуу чигээрээ аль болох өнгөлөг гоё гэрэлцэн чигээрээ өнгөрөөхөд надад тусалж байгаа нэг хөрөнгө оруулалт юм байна. Энд чинь зүгээр л миний хэрэгцээ юм байна штэ гэдгээ би ойлгосон цаг мөчөөс эхлээд би гой сахныг тийм тансаглал юм байна. Өстө мөнгөтэй болохоор ордог юм байна гэдэг ойлголтоо л би авч хайсан гэсэн. Одоо бүсгүй маань надад юу хэлдэг вэ гэхээр тасгалаа хийжээд яг энэ хэсгээ гүйцэд цэвэрлж чадчихэв үү? Давсан жоох ихтэй даам шүү. Халуун ноотоо хоос үл үед идсэн үү гэл энэ мэдчил надад ингээд миний ч анзаараагүй зүйлсийг энэ арьс маань ингэж илэрхийлж идэг. Тэрийг маань надад харах боломжийг бас олгож өгч байгаа хгүй. Гоо сайханд ингэж явдаг болсондоо л маш их талархаж байгаа. За дараачих нь болохоор миний хумс байж байгаа. Багтаа хумсаа маш хөөрөн гэж боддог хүн байсан. Нуранд хатаастай болсон шиг ингэж удаан хугацаагаар яг ингэж суух юмд бол айгүй хэцүү ингээ би өөрөө тэрэндээ түүртэй ямар хэцүү юм бэ гэд ингэдэг болсон байхгүй. Тэрнээсээ хойш би ерөөсөө дандаа маникюр, педикюр хийдэг бүсгүүдээр очдог болсон. Тэгээ одоо бол 9 жил болж байна. Тэгээ энэ хүн дээрээ би одоо яг ингээл цаарт бодоод тахад хар эсвэл сар гарангийн хугацаанд би нэг удаа педикюр дээр очдог. За тэгээ яг педикюр дээр болохоор жилийн хугацаанд тойроод яг боддоор за нэг 2 за өсрөл 3 удаа очиж байгаа хгүй хумсаа ингээд янзлуулдаг. Тэгээ надад үнэхээр амар байдаг. Тэгээ би хумсан дээрээ очсон цагаас хойш миний хумс маш юм нэмхэн эмзэг ингээ хуграмтгаа байдаг гэсэн бол одоо бол маш бат бөх өөрөө ингээд урт ургадаг ч гэдэм юм уу те. Зөв авдаг, зөв одоо ургуулдаг ч гэдэм юм уу те. Хүлийн хумсыг ч гэсэн ялангуяа буруу авах тусам улам их ингээ буруу ургах гэдэг. Тэгвэл тэр асуудлыг маань ингээ шийдэж өгдөг. Яана би муухай буцлаа ингэшлээ тэгшлээ гэдэг асуудал нь дөрөөсөө санаа зовхгүйгээр шийдэж өгөх нь надад бол
одоо санхүүгийн хувьд, энергийн хувьд ч цаг завны хувьд ч гэсэндээ үнэхээр надад ашигтай гэж санагддаг. Одоо 10 жилдээ ингээ хумсаа боддог байхад би маш их хумсны бодог ингээ надад байдаг гэсэндээ тэр хумсны бодгаа хааны газар хадгална гэдэгсэн бол одоо манай надад ганц шихэг л хуурайдаг. Тэрийг хаяаны хуурсан сэтэрсэн үедээ ялсан зэгслэх байдлаар ч гэдэг юм уу те. Тэрнээс өөр надад ямар нэгэн хумсны хэрэгсэл байдаггүй. Тэгэхээр бас айгүй надад гой санагддаг. За үсээ бол би ерөнхийдөө сүүлийн үед амасын бүтээгдэхүүнээр ямар ч тааж үснийхаа хэсгийг бол маш сайн эмчилж чадсан. Гэтэл би ч одоо ийм их одоо хөвсгөр өтгөн үстэй те. Хуухны хэсгийг юусаа арчилж чадахгүй байгаадсан. Мэдээж сайн угаах гэж хичээн те. Гэхдээ тэгэл 7 хоногт одоо юу гэдэг ядаж ганц удаа би ингээл одоо гуйжуулах гэдэг юм ба өөрөө хийн гэдэг бол хэцүү. Ингээл энэ олон үснийхаа нэг бүрчлээ ингэж яваал ингээл одоо гуйжуулагчаа түрхээл тэрийг массажлал тэр чинь асар их хугацаа зарцуулна, бас асар их одоо энерги зарцуулна. Тэгэл доошоо тонгоон тэгэл бүр нуруу бүр амар өвдөл тий за болио бурхан би дахиж хизэж ингэж хийж өөрийгөө зовоохгүй гэж ингэж шийдсэн баггүй. Бас хэд одоо хуухаа өөрөө арчлах гэж үтсэн юм. Үсээ болохоор яг ингээл маск тавиал маска ингээл энэгээр өөр юм хийж явах хоорондоо тэр чинь би бол үсээ арчлаараад үснийхаа энэ доотлын үзүүрүүдийн хэсгийг бол айгүй гоё болгодог болсон. Тэгээ хуухаа чадахгүй байсараа миний хуух маань яаж ийнэ гэхээр ингээд бүр захнаад би тэгээ хааж явсан гэд өөрийн мэлгүй ингээл маажаал заяа. Би бүр нөхрөөрөө миний энэ хуухыг хардаа ингээ хаагдцсан байна уу яатсан бэ? Бүрсүүлдэ ингээ ямар нэг юм яваад байгаа юм биш үстэй гэж хүртэл ингээ нөхрөөрөө шалгуулж үзүүлэхээр хэмжээний тэгэж их би майжж байгаа хгүй. Тэгээ шүүнэ унтахтаа хүртэл маш ингэж майждаг. Бүр майцааргаад бүр сүулдэ ингээд шархлаад байгаа юм шиг надад ингээд санагдсан байхгүй. Тэгээ би эндээ ямар тааж хурдан арга хэмжээ авахынсаа ингээд зүр өөрөө ботцсон байсан. Гэхдээ би юугүй тэгээ энд байгаа ямар нэгэн газарт очиод ингээд яхаг хүсээгүй. Гэтэл ээсээ салаа маань маш гоё үсний одоо хуухны арчилгааны үйлчлэгээ нэвтрүүллээ гэд шилээр юм тогтчлт хийлээ гэл зар ороодсэн. Тэгэл би энэ яг муу юм байна. Би ийшээ очно гэд бодсон байсан. Тэгээд очоод үйлчлэгээ авсан. Тэгтэл бүр үнэхээр гойсон. За би эхлээд нь таад үр дүнгийн шууд харуулчих. Ингээд дээдлийн хэсэг маань хуухны спанд ороогүй байх үеийн хуух гэсэн. За ерөнхийдөө харах юм бол цэвэрхэн хуухтай байсан. Уржигдэр нь үсээ угаацсан байсан. Бараг тослоггүй шахуу байсан. За тэгсэн хэрнээс хааггүй мэдээж ямар нэг амтан байхгүй байгаа гэсэн. Ерөнхийдөө бол ирүүл. Гэхдээ булцаа баг зэрэг одоо ингээд сулралтай ийм харагдчихжээ. Гэтэл би хуухны спанд ороод гараад ирсний дараа миний хуух бол бүр ингээд бүр гялалтсан одоо нүуний арьс ингээ бүр нэг чигээ авсан арьс яаж гоё гялтганаж одоо glassy skin гэдэг шиг одоо glassy scalp болцсон байсан мараа. Тэгээ би бүр харчаад хүүшээ миний хуухын ирүүл гэдсэн чинь ирүүл хуух чи яг ийм байд юм биш үү гэдэг ийм ялгааг нь харсан гэх юм уу. Тэгээ яг тэр үйлчлэгээнд бүхэлдээ эмэгтэй хүмүүст хаяадаа нэг эмэгтэйлгээ мэдрэхтэй бүр нэг ингээл тайвшрах боломж олдох бүр нэг ингээл тэ очоод нэг гарт нь ингээ сайхан ингээд одоо ноолуулах инхрийлүүлэх тийм хэрэгцээ бол байд юм байлээ. Тэгэхээр тэрийг манайста бүрэн хангаж өгсөн тэр массажлж байгаа, тэр хүрж байгаа, тэр үнэрн заяа тэр усан тэр орчин нь чимээ 5 м хүү байгаа шүү дээ. Тэр 5 м хүү бүгднгийн ингэж одоо дүүргэж өгсөн цаг хорон хүчээсэн. Тэгээ ер нь бол уулын тайвшраад би унтмаар байсан. Гэхдээ аль болох би нөгөөний хүрж байгаа юм болгоныг мэдрэхийн тулд төгсөж байгаа бүх зүйлийг би ингээ мэдрэхийн тулд аль болох өөрийгөө унтахгүй шүү. Энийг гоё мэдрий гэж өөртөө өөрөө ирэхгүй хэлээдсэн. Магадгүй ингээ олон давтамжтай тэнцэнэ очиод үйлчлэгийг аваад тахмаас унтдаг болохаах. Гэхдээ бол үнэхээр би бүр тэр хорон хүч болгоныг би мэдрэхийн тулд аль болох би унтахгүй байхыг хичээсэн байгаа. Тэгэхээр тийм гоё мэдрэмжийг өгсөн. Тэгээд хөвсгөр юм буржгар өстэй хүн бол өөрийнхөө хуухыг ингэж тогтмол арчлна гэдэг бол бас л хүнд даваадаг. Ялангуяа үснийхээ хуухны хэсгийг бол би энэ салонд ингэж очиж өөрчлөөс татахаар шийдсэн байж байгаа. Гоо сайхныхаа хувьд эдгээр зүйлсийг би амьдралдаа ингэ хэрэгжүүлдэг болсон байж байгаа. Тэгээд үүнийг болохоор би ерөөсөө одоо нэг юм баярхаад эсвэл одоо юу гэдэг янз бүрийн маяглаад ч гэдэг юм уу биш зүгээр эмэгтэй хүнд ийм хэрэгцээ байд юм байна. Эмэгтэйчүүд энийг авж иж илүү гоё ингэ сэргэж илүү гоё одоо эмэгтэйлгээ мэдрэх тусам миний энэ өөрийн энерги маань урсд юм байна. Өөртөө хөрөнгө оруулалт болгож зарцуулах тусам төдий чинээгээр би өөр бусад зүйлсийг орж ирэх нөхцөл бололцоо энергийн урсгалыг нээж өгч идэм байна. За энийг авж ирснаас би ингэчи, энийг авж ирснаас ингэчи гэж одоо өөртөө хаалт хориг тавьж ингэж юмнуудыг блоклох тусам бидэрт маш олон блок үүсдэг юм билээ.
Дээрээс нь бидэрт орж ирэх юмны урсгалыг хааж өгч идэг юм бэлээ гэдгийг би маш их анзаарсан. Заавал ингээд салоонд очиж энэ үр дүндээ, заавал ингэж үр дүндээ гэсэн юм биш. Зүгээр ямар нэгэн юм хийх, өөртөө зориулсан арчилгаа, өөртөө зориулсан одоо ямар нэгэн зүйлсийн сонголтыг хийхдээ өөрөөсөө харамлаа тэр сонголтыг хийхгүй байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй юм л. Эсвэргээрээ одоо тэг гэртээ хийхдээ одоо салооны спаны үйлчлэгийг гэртээ өөрсөндөө маш гоё хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Бүр ингээд хатаархмаар яаж ингэж гоё хийдэм болоо. Тэг би бас энээс нь ингэж хийж сурахын сан гэж бодогдтол тэгж хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм байвал хамаагүй те. Хэрвээ ингээд хийх хүсэлтэй те цаанаас ч л ингээд за миний үснийг надад намайг арчлаач гээл агаа даа гэж боцсон ирнээс өөрөөсөө харамлал хойш тавиад яваад байна уу тий. Тэр хоёр ялгаатай шүү гэж хэлж байгаа. Бас юм тусламж авах, тэр үйлчлэгийг авах тийм сонголтыг хийсэн нь бол надад хэд дахин илүү ашигтай, хэд дахин илүү миний энергийг, миний цагийг хэмж байгаа. Бүр цаашлаад миний мөнгийг ч гэсэндээ хэмнэж байгаа хөрөнгө оруулалт шиг санагдаж байгаа. Та хэд маань өөртөө зориулж ямар хөрөнгө оруулалтыг яаж хийдэг вэ те? Өөрийнхөө эмгтээлэг урсгалыг ямар арга замаар яаж нээдэг вэ? Тэр аргаас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дээрээс нь одоо миний хэлсэн санаанаас танд ингээд нэрээ тийм биш үү гэж санагдсан зүйлс байвал бас комент хэсэгт бичиж үлдээвэл би маш их баярлах болно шүү. Та өөрөөсөө юуг харамлж байна гэдэг тухайга нэг анзаараад үзээрэй. За тэгээ анзаарсан юм байх юм бол бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээ өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Дараа нь өөр сонирхолтой бичлэгээрээ уулзах болно. Баяртай.